За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр салтыг даван тайлах тухай ярилцах болно. За салт гэдэг бол хүний амьдралд тохиолддог маш том хүнд үйл явдлуудын нэг. За тухайн хүн өөрөө шийдсэн ч гэсэн за нөгөө хамтрагч нь шийдээд салсан ч байсан ялгаагүй амьдрал дээр бодтой маш олон өөрчлөлтүүд ирж идэг. За жишээлбэл сэтгэл зүйд, бие махбодод, санхүү, за тэгээд амьдрах газар, тэгээд хамт амьдарч ирсэн хүмүүс гэд нэг доор маш олон өөрчлөлтүүд явагддаг. За тэгээд насан туршдаа итгэдэг байсан итгэл үнэмшил чухал гэж боддог байсан тэр үнэт зүйлсүүд нураж унаад утгагүй болж байгаа юм шиг санагдана. За тэгээд яг нэг бүтлгүүцсэн юм шиг нэг амьдралд нэг хөл алдсан юм шиг яг нэг тийм мэдрэмжтэй болдог гэж олон хүмүүс хэлдэг. За тэгээд хамгийн түрүүнд ичсэн, харамссан мэдрэмжүүд их гарч ирдэг. За тэгээд мэдээж нөгөө хүндээ уурлах, за тэгээд нөгөө хагцал явагдаж байгаа болохоор уй гашуу гэд маш олон хүнд мэдрэмжүүд зэрэг төрдөг өө. За тэгээд бас ажиллаж байхад нөгөө хүмүүс өөрийгөө нөгөө та өөрийгөө хинбэ гэж үзэнгүүт нөгөө статусаараа тодорхойлдог шүү дээ. За би багш бол би багш гэдэг юм уу те. За би ээж, би эхнэр, за би айлын том охин гэдэг ч юм уу, би ихч гэд ингээд тодорхойлдог. Тэгэнгүүт тэр статусыг тодорхойлж исэн маш том зүйл бол тэр тухайн гэр бүлийн харилцаанд байсан эхнэр гэдэг юм уу нөхөр гэдэг зүйл байгаад байдаг. Тэгэнгүүт тэр статус маань байхгүй болоод ирэхээр хүн яг өөрийгөө алдсан юм шиг өөрөөс нь нэг зүйл ингээд салгаад аваад явцсан юм шиг мэдрэмжүүд төрдөг байх нэ. За тэгээд энэ олон хүнд мэдрэмжүүдээс улбаалж мэдээ сэтгэл зүйн асуудлууд үүсээд дараах эрсдлүүд үүсдэг гэж үздэг. За жишээлбэл төгшөх санаа зовоох, ямар нэг юм болохгүй юм шиг, за эсвэл ямар нэг юм муу юм болох ч юм шиг санагдах ч юм уу За мэдээж нөгөө нэг олон зүйл өөрчлөж байгаа болохоор тэр болгоныг хандл хийх, зохицуулах шаардлагатай болно. Тэр болгондоо төгшөж санаа зовох мэдрэмжүүд их байдаг. За ингээд сэтгэл төгшөх асуудлууд үүсдэг. За мөн сэтгэл готрох байна За унтахад хэцүү байх, гоё санагддаг, урд нь хамтдаа хийдэг байсан, амьдралаас нэг гоё кайф авдаг байсан юмнууд нь утгагүй санагдах ч юм уу За өдөр тутамдаа зүгээр ингийн хийдэг байсан гэр орноо цэвэрлэх, ажилдаа явах ч гэдэг юм уу Тэр өөрийгөө арчлах, анхаарах тэр ажлуудаа хийж чадахгүй байх. За тэгээд нойрны асуудалтай болох, шөнө унтахад хэцүү болох. За стресст их өртөх. Тэгээд арх тамхины хэрэгтлээ ихсэх За ямар нэгэн бас донтолтууд үүсэх эрсдэл үүсдэг, тоглоом тоглох ч юм уу За тэгээд хүнд зүйл ерөөхдөө үйл явдал болсны дараагаас PTSD гэдэг эмгэг үүсч идэг. За энэ нь болохоор тухайн болсон үйл явдлын талаар байнга бодох зүүдлэх, за өмнө хэлсэнчлэн өдөр тутамд энгийн хийх ёстой зүйлээ хийж чадахгүй болох. За тэгээ нийгмийн түвшүүр бас үүсдэг. Энэ нь болохоор бусадтай харилцах дээр За дахиад хүнд итгэх ч гэдэм үү. За олон хүмүүсийн дунд орох. За хүмүүс намайг гэр бүл салцсан гэдэг утгаар маань юу гэж харж байгаа бол намайг найдваргүй ч юм уу итгэл таахгүй гэж харж байгаа болов гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуудлууд үүсч эхэлдэг. За тэгээд нөгөө маш олон зүйл зэрэг өөрчлөгдөж байгаа болохоор энийг adjust хийж зохицуулалт хийхдээ бас хүний нөгөө нэг бүр сэтгэл зүйн даац хэтэрдэг маш олон юм зэрэг санаа зовхоор хаанаас нь яаж эхлэх юм мэдэхгүй ер нь яаж энэний ард гарах уу гэдэг ч юм уу иймэрхүү асуудлууд үүсч эхэлдэг. Яг иймэрхүү сэтгэл зүй яг ийм эмгэг төрлийн ийм асуудлууд үүсч эхэлсэн бол яалтчгүй сэтгэл зүйч тусламж авах хэрэгтэй гэсэн. Аризонагийн их сургуулийн профессор Дэвид Спара гэж хүн 15 жилийн турш энэ салтыг даван туулж байгаа хүмүүстэй ажиллаад судалгаа явуулсан байдаг. За тэгээд энэ хүний маань ажилласнаар болохоор яг what now moment буюу за яг би яах вэ? Яг тийм үе дээр энэ салсан хүмүүс ирд юм байна гэж тодорхойлж гаргаж ирсэн байгаа. Яг энэ нэм салсан хүмүүсийн хувьд энэ эргэлтийн цэг болт юм байна гэж. За яг энэ эргэлтийн цэг дээр зөвхөн салсан хүмүүсээс гадна хүнд хүчүү амьдралын үеийг туулж байгаа гинт хүнд өвчтэй гэдгийг мэдэх ч юм уу онцлогдох. За хайртай хүмүүсээ алдах. За тэтгэврт гарах. За тэгээ салалт гэдэг энэ амьдралын том эргэлтүүд тулсан үед хүнд яг тэр what now moment ирд юм байна л да. За би яг яах вэ? Юу болж байна миний амьдрал би яг хийн миний утга учир өнөц зүйл юу юм гэд тэр үе дээр тулж ирдэг гэсэн байна гэсэн үг.
За тэгээд энэ хүн маань болохоор энэ одоо нөхцөл байдлыг даван туулах одоо арга замыг санал болгосон байдаг. 3 арга замыг санал болгосон байдаг. Тэрнээсээ өмнө нэг одоо хийгээд хэрэггүй гэсэн зүйлийг бас сануулсан байдаг. За тэр нэг зүйл нь болохоор нөгөө маш олон одоо нөгөө нэг сэтгэл зүйн асуудлуудтай хүмүүс дээр зөвлөмжн дээр журналинг буюу нөгөө одоо тэмдэглэл хөтлөгөж штэ өдрийн тэмдэглэл ч юм уу эсвэл ямар нэгэн өөртөө тохиолдсон сайн сайхан зүйлсийг за эсвэл яг тэр одоо тухайн үед төрж байгаа мэдрэмжүүдээ сайн бичээ гэдэг. За энэ хүний хувьд болохоор яг тэр мэдрэмжүүдээ бичих өнгөрсөн юу болоод байгааг бичих нь даван тулахад цаад болоод байна гэдгийг тодорхойлсон. Яг тэр бичдэг байсан хүмүүсээс илүү бичихгүй байсан хүмүүс гэх юм уу да тийм илүү даван тулд өндөртэй байсан гэдгийг анзаарч харсан байна. Тэгэхээр яг тэр одоо хэцүү байна гэж тэр тухайн үйл явдлуудыг эсвэл би тийх байсан энэ хүний буруу тэр нь буруу тийм миний тэр нь буруу ингэсэн бол зүгээрээсийн ч гэдэм ингээд маш олон харамслууд хэцүү сөрөг юмуудыг бичээд ахаар тэрэндээ ингээд ороогдоод дэгэнт ч юм уу ингээд тийм нэг лүпэнд орсон юм шиг болох гэдэг гэж үзсэн байх нь. За харин хийх хэрэгтэй. За энэ таны даван туулалтанд маш сайнаар нөлөөлнө гэж гаргасан 3 зүйл бол нэгдүгээр маш сайн унтаж амрах. Олон салсан хүмүүс унтах одоо асуудалтай болсон байдаг. Тэгэхээр тэр унтахгүй байгаа нөхцөл байдал нь улам одоо маргаашийн өдрийг даваж гаргах тэгээд таны сэтгэл зүй, эрүүл мэнд гэд олон зүйл сөргөмжлүүлж идэг. Сэтгцийн одоо өвчтөй ч гэдэм үү те за сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байгаа хүмүүсийн одоо нөгөө нэг гол basic зүйлнүүд бол маш сайн одоо унтаж амрах те хоол идэх за тэгээд өдрийн одоо рутинтэй байхыг санал болгож идэг. Тэгэхээр яг энэний маань нэг хэсэг болсон унтахыг бол маш сайн одоо чанартай унтахыг өөртөө одоо өдөр болгоны зорилго болгоорой. Энэ дээр маш сайн анхаараарай. Энэ хамгийн чухал зүйл шүү гэдгийг анхааруул сануулсан байдаг байна. За хоёр дахь зүйл бол self compassion буюу за өөртөө эерэг зөөлөн хандах тий өөрийнхөө одоо нөхцөл байдлыг тий миний сайн найзад ийм зүйл тохиолдсон байна ингээд тий салтыг даван туулж байгаа юм миний найзад хэцүү байгаа юм байна энэ үед нь би яах вэ гэдэг шиг өөртөө хандна гэсэн үг тий энэ хүний буруутгахгүй өмнөх алдаан дээр нь шүүмжлэхгүй тий зөөлөн хандаад чи найздаа яаж хандах байсан тэр одоо сэтгэл зүгээ өөртөө гаргаарай гэж байгаа гэсэн үг те өөртөө чөлөө өгөх те хийсэн за эсвэл хийгээгүй зүйлийнхаа төлөө өөрийгөө уучлах за өөрийгөө шүүмжлэхгүй байх зөвхөн би салаагүй те энэ бол миний асуудал биш энэ бүр нийгмийн асуудал. За Монголд жишээ нь 2005 онд 1662 гэр бүл тухайн жилдээ гэрэлтэй цуцуулжсэн бол 2023 онд энэ тоо 4500 орчим болсон 3 дахин нэмэгдсэн. Тэгээд дээрэс нь яг энэ салж байгаа 4500 орчим гэр бүлийнх нь 70-аас дээш хувь нь 70 орчим хувь нь 10 жил болоод хамтдаа амьдраад гэр бүл салж байгаа хүмүүс 70% нь эзэлж байгаа гэдэг ч юм уу. Энэ бол ингээ маш том тоо. Олон хүмүүс салж байгаа, энийг даван тулж байгаа гэдгийг өөртөө одоо сануулж өөрийнхөө тэр нөхцөл байдлыг хүн дээр томруулж одоо хэд гүнзгий хүлээж авахгүй байхаа гэдгийг санал болгосон байна. За гуравт нь бол өөрийнхөө одоо тэр хэвийн нөхцөл байдлыг те хэвийн сэтгэл зүй, хэвийн амьдралыг буцааж авахын төлөө хичээх. За энэ нь болохоор нөгөөнийг миний урд нь гарч ирсэн те нөгөөнийг статус алдагдаад би эхнэр хүн биш юм бол нөхөр хүн биш юм бол те би одоо хин юм бэ те би одоо юуны төлөө хичээх юм бэ миний ингээд хамтдаа төсөөлдөг байсан ирээдүй те зорилгууд ингээд нураад унтсан одоо юу шал утгагүй санагдаж байна гэдэг тийм болохоор өөрийгөө шинээр бүтээн гэсэн. За чи хин нэгний нөхөр биш юм бол эхнэр биш юм бол чи хин байж болох юм чи багтаа юу хүсч мөрөөддөг гэсэн энэ амьдралд юу бүтээмээр эдийн энэ хүмүүст юу өгмөр эдийн шинээр өөрийнхөө зорилго ирээдүгөө бүтээнэ гэсэн үг. За тэгэхээр мэдээж өөрийгөө би хинбэ гэсэн агуулга тодорхойлох нь байна. За тэгээ жижиг ч гэсэн зорилтууд тавьж түүндээ хүрэх нь байна. Эндээсээ улбалаад хүний одоо өөртөө итгэх итгэлтэй өөрийгөө өндөх үндэмж нь баг багаар нэмэгдээд явна. За мэдээж нийгмийн харилцаанд орох нь бас маш чухал байдаг. Хүмүүстэй болж игэл хамт байх, тий ганцаараа байхаас зайлсхийх, хүмүүстэй их цагийг өнгөрөөх, янз бүрийн олон нийтийн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдэд гоё нээлттэй оролцох. За эдгээр одоо үндсэн 3 зүйл бол таны эдгэрлийн эхлэлийг тавих гол хүчин 3 хүчин зүйл юм аа гэдгийг олон жилийн судалгаанаас гаргаж ирсэн байна. За тэгээд
Түрүүний хэлсэнчлэн ингээд салалт хийх байна. Ингээд 3 дахин өссөн байна те. Хувь нь ийм байна гэд ярьсанчлан за салалт маш их байгаа юм байна. Тэгээд энэний ард мэдээж энийг даван туулах гээд явж байгаа маш олон хүмүүс байгаа. За тэгээд тухай бүртээ хувь хүнийхээ онцлогоос шалтгаалаад те тухайн зүйлийг яаж хүлээж авч байгаа. За тэгээд хэн тэр хүн тусалж дэмжиж байгаа. За магадгүй одоо орлого хөрөнгөөс ч хамаарат ингээд хүн болгоны даван туулах үйл явц цаг хугацаа тэгээд нөгөө копинг механизм гэж ярьдаг даван туулах тэр механизм нь өөр өөр байдаг бахнэ. За тэгээд үүнтэй холбоотойгоор би нэг судалгаа хийж байгаа. Энэ бол миний сэтгэл судлалын бакалаврын ажлын диплом. Тэгээд энэ дээр болохоор би салтыг даван туулж байгаа одоо даван туулалтыг үнэлдэг Fisher-ийн Divorce Adjustment Scale-ийг ашиглаж байгаа. Энэ дээр болохоор 6 хүчин зүйлээр тухайн хүн энэ салтыг даван туулалт нь хэр явцтай байгаа юм бэ гэдгийг тодорхойлдог. За эхнийх нь болохоор тухайн хүний өөрийн үнэлэмж. Түрүүний бидний ярьсан зөндөө зүйлээс харах юм бол хүний өөрийн үнэлэмж ундаг бахнэ тий. Өөрийгөө одоо өөрөөр харж эхэлдэг бахан. За тэр нь нэгдүгээр хүчин зүйл. Хоёрдугаар нь болохоор яг тэр нөгөө өмнөх хамтрагчаасаа хайрын холбоо ч гэдэг юм уу тэр романтик холбоо салсан уугүй юу те нөгөө хүний тухай хэр их бодож байна тэр хүнтэй дахиад нийлмээр мэдрэмж хэр байна гэдэг ч юм уу тэр холбоо салсан хэсэгтэр за хоёр дахь хүчин зүйл гуравт нь болохоор уур бухимдал те энэ одоо харилцаа дуусгар болсонд би өөрийгөө өөртөө урилж гинөө нөгөө хүндээ урилж гинөө тэгсэл магадгүй гадны хин энийг буруутгаж ууралж гинөө гэдэг уур бухимдал хэр зэрэг байгаа дэр за дөрөвт нь болохоор уй гашуу мэдрэмж түрүүний би бас өмнө хэлсэн те юм хагцж байгаа, салж байгаа, дандаа хамт байх юм шиг энэ амьдралыг дуустал хамт байна гэсэн замаадгүй хин нэгэн эцэг гэхээсээ илүү ойр дотныхоо ах дүү нарээсээ илүү удаан амьдарсан тэр хүнээсээ салж байгаа мэдрэмж болохоор уй гашуу явдаг гэсэн. Тэгэхээр тэр уй гашууны мэдрэмж хэр байгаа юм бэ гэдэг дээр за тэгээд тавд нь болохоор дахиад өөр хин нэгэнтэй харилцаа үүсгэх тэр итгэлцэл үүсэх одоо процесс нь хэр зэрэг байна те өөр хүн итгэж чадах уу дахиад хин нэгэнд өмнө гаргаж ирсэн итгэлийг зориулах одоо мэдрэмж гэдэг юм уу бэлэн байдал байна уу гэдгийг тодорхойлдог. За сүүлийнх нь 6 дахь хүчин зүйл нь болохоор нийгэм дэх өөрийн үнэлэмж. Энэ ингээд эхнээсээ аваад эхлэхээр олон хүмүүс дээр энэ 6 хүчин зүйлийн хамгийн сүүлийнхэн буюу энэ нийгэм дэх өөрийн үнэлэмж энэ нэгдсэн одоо overall оноог маш их доошин татж байгаа. Энэ яаж байгаа гэхээр мэдээж нөгөөний түрүүний бас нэг хэлсэн нийгэмдээ намайг хүмүүс юу гэж бодох бол те салсан гэхээр хүмүүс юу гэж хүлээж авах бол хүмүүс юу гэж хэлэх бол те хүмүүс яаж мэдрэх бол те багадгүй намаа буруутгах болов эсвэл тэр хүний буруутгах болов гэдэг ч юм уу яг тэр нөгөө нийгэмдэр л энэ хүн би нийгмийн хэмжүүрийг одоо алдчихлаа да те гэдэг ч юм яг тэр мэдрэмж энэ даван туулалтанд маш их хүчтэй нөлөөлд юм байна гэж гарч иж байгаа гэсэн. Тэгэхээр энэ 6 хүчин зүйл ерөнхийдөө нийтдээ хэвэн болж ийж те даван туулалт нь маань өндөр байна гэдгийг хувьчилж гарч ирдэг гэсэн. За тэгээд дараагийн маань нэг сонгож авсан одоо тест болохоор тухайн хүний онцлог байгаас одоо онцлог зан чанар. Тэгээ Big 5 гэж нэрлэгддэг 5 онцлог шин чанарыг авч үзэж байгаа. Эхнийх нь болохоор одоо зөвшөлдсөгч те. Хоёрт нь болохоор гадагшаага чиглэсэн те нөгөө introvert, extrovert гэдэг нь extrovert. За тэгээд нервотик буюу ямар нэгэн зүйлд маш хурдан стресстэй те. Жижиг зүйлийг томоор хүн дээр хүлээж авдаг. За тэгээд туршлагад нээлттэй байх те. Ямар нэгэн шинэ юмыг туршдаг, шинэ өөрчлөлт нээлттэй ханддаг те эргээр ханддаг байх. За сүүлийнх нь болохоор consciousness буюу ухамсартай байх. Ухамсарт байдаг байдал. Ямар нэг юмд маш ухамсартай те мэдрэмжтэй одоо уус суурьтай хариуцлагатай ханддаг гэх юм уу. За энэ 5 одоо үндсэн шин чанар аль нь байна вэ гэдгээс хамааруулаад за тэгээд дээрэс нь одоо бусад демограф асуултууд байгаа те хэдэн хүүхдээс олсон магадгүй орлогын хэмжээ за салаад хэр удаж байгаа гэд бусад хүчин зүйлийг хамааруулаад тухайн хүний ерөнхийдөө тэр салтыг даван туулах үйл явцад нь энэ хүний зан чанарт хэр нөлөөлд юм бэ? За бусад хүчин зүйл те бас хэр зэрэг нөлөөлд юм бэ гэдгээс улбаалаад тухайн одоо гэр бүл цуцлуулсан за салтыг даван туулж байгаа хүмүүс зориулсан зөвлөмж гаргах илүү богино хугацаанд эрүүлэр даван туулах одоо тэр үйл явцад нь туслах зорилготой юм судалгаа хийж байгаа юм аа. За тэгээд над руу Instagram-аар ч юм уу те DM бичээд за эсвэл би энэ
description дээр нь судалгааныхаа линкийг оруулъя. Судалгаа бөглөөд за түүн дээрээ имэйл хаягаа оруулах юм бол би тань руу саяны одоо ирсэн тодорхойлтуудыг, дүгнэлтүүдийг мэйлээр явуулна. За мөн утсаар яриад бас тайлбарлаад өгч болно. За тэгээд эсвэл та нөгөө нэрээ нууцлаад те мэйлээ бичихгүй, нэрээ бичихгүй, ямар ч өөрийн хувийн мэдээлэл өгөхгүйгээр эдгээр одоо тэр нөгөө салтыг даван тулж байгаа үйл явц болон зан чанарын тестийг манд бөглөөд өмнөний судалгааны ажилд бас туслаж болно. За тэгээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэнд баярлалаа. За тэгээд хэн нэгэн хэрэгтэй хүн рүү шеэрлээд энэ мэдээллийг хүргээрэй гэж хүсмээр байна. За тэгээд удахгүй дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.